Ихэнх голлох оноог аваад багт хожлыг авч ирсэн да. За юуна алтаа дуугаас довтлого хийгэр болсон. Дамжуулт Дондын зэн шийдэлтэн оновчтой болсон. Номер Эрдэнэ 2 оног авлаа. Бол бэлдсэн харагдаж байна. Номер Эрдэнэ дундаас шийдэлт амжилттай болсон. Номер Эрдэнэ багийнхаа 5 дахь оног авлаа. Ялангуяа самрын төв тэмцэлтэр бол үнэхээр мундаг байсан. Хэдэн ч удаа дундаа болгоод багтаа мөнгө авчиж чадсан. Энэ орн Брэдли 3 оногоос за хурдан тоглооноос өөрөө тогтоож шийдэж байгаа юм байна. Дууны шийдэлт амжилтгүй. Шүрэн цэцэг 2 тулгамж дээш явсан. Алдаа салгасан довтлоо амжилттай. Тоглох. Тэргэл маш олон шийдсэн 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Багийн нээлтийн 3 оноо байлаа. 3 эсрэг дөрвөлээ гарч ирсэн Брэдлигийн довтлоо оновчгүй 2 тогломжийг үүсгэсэн. Довтлоод оновчтой болгосон. 2 оноог амжилттай авч тэргэл дээр ирсэн. Буцаагаар 3 дугаар задлж байгаа юм байна. Ундрах нэлээд одоо шийдсэн. Голын зай шийдэлцэн хоёрт онсон. За дамжуулт бол маш гоё явсан. Тэрүүд алтаа одоогаас гүнилөөтэй гэсэн модталбаа номер 1-ний хамгаалч шиг өнгөрөөгөө дэш явсан. Амархан 2 оноо авсан. Номер 1-ний тоглолтын секунд довтлоонд үлдсэн байгаа. Брэдли цаашаа өгсөн 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Инх туул Уин төгсгөлийг маш сайн хийснээр багийн 18 тоглоом дамжуулт инх туул дээр ирсэн зай гарсан 3 онооны шийдэлтэн оновчгүй 2 тогломжийг үүсгээд 2 оноо авсан. Тусалтас багаас. Нэг эсрэг нэг Брэдли зүүн дайраад явсан баруун төгсгөл нь 2 оноо олсон. Үеийн эхлэл Юналтууд багаас маш сайн болж байна. Ариун тоглоо. За энэ орн багийн хоноо эцэст нэг юм ахиуллаа. Эхний үед авсан учраас энэ завсралыг бол ер нь их хайлж гамнаж тэг үеийн дондор төгсгөл рүү авахыг бол хүсэж байгаа. Гэхдээ тоглолтын хэмнэлээс шалтгаалж өөрчлөгдөж болно. За асуул үндэ гой хараатаа өгсөндөө 3 онооны шийдэлтэн оновчгүй 2 тогломжийг үүсгээд довтлого үед нь алдаа гаргасан. Нэмэлт нэг шийдэлтийг гой хараатаа өгсөндөө довтлого оновчтой болсон. Ариун зулын дамжуултыг амжилттай заслаад явсан Брэдли Дондын зан шийдэлтэн оновчтой болсон. Хариу тэр дорн барьж байна. Нарангоо дээр ирсэн Нарангоо гоё өгцөндөө довтлогоо оновчтой болсон. Гоё багийн ойлголцол байна. Бод мичид Нарангоогийн сэргээс сулраад гоё гүйцэндээ тэрэглийн довтлох амжилттай болсон. Сулгаагаар ганган төгсөл байлаа. Багийн тамирч төвлөсөн Брэдли 45 дээрээс шууд хөдөлгөөн дээр зурж ороо дундаас явуулсан шийдэлтэн амжилттай болж байгаа юм байна. Буцаад 13 оноо зөрүү дээр Брэдли 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Багийн 38 дахь оноо. Маш гоё. Жүүсэн Брэдли. За артын хтул дахиад суларсан энэ удаа шийдэлтэн амжилттай болсон. Нүүдэлт 10 удаа бөмбөгөө алдсан. Ундрахын амжилт эзэндээ ирсэн 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Ариун 2 тогломжийг өөрөө үүсгэж чадсан. Дуны шийдэлт оновчтой болсон. Багийн 25 дахь оноо Брэдли. За энэ удаа баруундаа хүргөөд явуулсан довтлогын амжилттай. 3 эсрэг хоёулаа. Шийдэлтэн оновчтой болсон. Ариун тунгалаг. Брэдли. Дамжуулт Нарангоо дээр ирсэн дууны шийдэлтэн оновчтой болсон. Өөрөх нь үнцэн цэг. Шүтээст бөмбөг үлдэж байна. Ардаа өгсөн отгон зайд сул шийдэх боломж олцсон энэ шийдэлтийг ч гэсэн Барундаа таслан аваад Брэдли жавжнэр өгсөн. Жавжнэр нэг тоглох суларчлаа. Тэр нь Зая юм байна. Хариуг дээр дорн барьж чадсан. Тун одоо амархан байдлаар хариу нь барьчээд байна. Тэм ч учраас онооны тэргүүлтэ хэвээр байгаа 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Отон Зая чинь бөмбөгийг таслаад хурдан довтлогоо шийдсэн алхамт хийгээд довтлогоо оновчтой болсон. Багийн 50 дахь оноо. Сурчлагын завсарлага өсөд дууссан үзэгчтэй энэ оронд отгон Зая. Юналтууд багаас Брэдли өргөл явуулсан довтлогын амжилттай болсон. Төшөөгөө орнож одоо тэнгэр газар шиг зөрөгдөж шүү дээ. Тэргэл баруунд дайрсан гоё довтлого байлаа. Багийн 40 дахь оноо. Сурчлагын сурлагал ирсэн. Дамжуултыг гоё өгцөндөө довтлогоо оновчтой болсон. Ээлж 2 оноо. Болон дээр бөмбөг ирсэн. Заслан аваад явсан. Брэдли 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Хүнд байлаас довтлогоо оновчгүй. Гэхдээ 2 тогломжийг үүсгэж чадсан ариун тунгалаг. Довтлогоо оновчтой болсон. Багхан зайгаар гоё довтлчлаа. Брэдли дамжуултууд явж байна. Нарангоо дундын шийдэлтэн оновчтой. Соёлмоо авсан ч гэсэн бөмбөгийг тасдаж чадсан шүү. Ардаа сул үндэ өгсөн 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Хангалттай. Олтоо дугаас баасан дулам. За чи шидэх цай байсан шууд холын зай жилээр тэр дорн хариуг нь барьчлаа. Эсрэг дамжуул солонх дээр ирсэн шийдэлт оновчгүй мөнгөнийтлэг тэмцэл 2 тогломжийг үүсгэж чадсан шүү. Тэрэглийн довтлогоо оновчтой боллоо.
Шууд хурдан тоглоом шилжсэн 3 эсрэг 3 Брэдли. Дундын зан шийдэлт нь оноштоо олсон. Байж бол хамгийн зөв шийдвэрийг бас гаргаж Үгүй чадсан. шүү дээ. Яг үлрэлийн сүүлийн 3 тоглолтоос багтаагаар нэгцсэн. Нарангоо жавжин дээрээс холын шидэл цагт дунснаар онооны зөрөө буцаад 10 тоглолт. Дамжуулт отхон заяа дээр ирсэн доор хүн байгаа. Дамжуулсан доотлогоо оноштоо нэмэлт нэг шийдэлтийг хийгэр боллоо. Ундрах отон заяа шидэх цаг гарцсан да нэлээ олоо шидсэн шийдэлтэн цагт дунсан. Жорж Юг явсан. За будагтай талбайдаа өгсөндөө ялч үл өндөрлөх боломжтой. Довтлогоо оноштоо олсон. Юу тоглолт зай байсан дайраад явсан дамжуултыг өгсөн номин Эрдэнэ довтлогоо оноштоо боллоо. Штис тусал тусах дахин нэг удаа боломж олдж байна. Отхон заяа довтлогоо оноштоо олсон. Түрүүн алдсан бол энэ удаа Нарангоо шууд будагтай талбаар ороод доор шалаад өгсөн. Номын Эрдэнэ довтлох амжилттай болсон. Номын Эрдэнэ дараас нь 4 хоног өнгөрүүлсэн. Оноо авалч гисэн том дэжгүй байна. Довтлогоо оноштоо олсон. Буцаад хариуг нь ойрлаа. Буцаа 8 оноо дамжуулт Нарангоо цаана ирсэн их дуулын довтлогоо оноштоо олсон. Отон заяа албан тэгээ дамжуултыг өгсөн. Солон хөөргсөн довтлогоо самбардаад 2 оноо олсон. Тэдэнд боломж байсан. Алдаа хийж чадсангүй. Цаг нэлээ явцсан доор 2 оноо авсан. Нарангоо энэ доолтын эцсийн цэгийг тавилаа. Отон заяа. За шууд орж шидсэн. Отон заяагийн шидлэгтээ цайр дуунсан шүү. Энэ тоглолтын 6 Заяагийн шилд. Оноштоо багийн 77 дахь оноо олсноор 77-71 харьцаатайгаар 2-ын тоглолтын үндсэн цаг өндөрж байна үзэгчтэй. Цуврал 1-1 маш сонирхолтой плейний тоглолтууд та бүхэнд хүрж байна. Шийдвэрлэх 3 дахь тоглолтоор 2-ын ялагч дараагийн одоо эрх үйлрлийн үндсний дээдлийн баг тодорхойлолоо.